За сайн бацхан уу. Эдида контент бас мэдчилж байна. Та бүхэнд бодтой, баримттай хараат бус хоолны шүүмж хүргэж байгаа. Энэ удаагийн дугаар Сингапурт байгаа. Тэгээ яг одоо би Сентозагаас Little India руу явж байна. Тэнд яах вэ гэвэл тэнд энтгэг хоол идэх болно. Сингапурын 70 өмнө бол хятад хүмүүс байгаа. Гэхдээ яг ингээд дөрвөн үндэстнээс Сингапур улс оршин тогтнож байдаг. Хятадууд, Малай гаралтай хүмүүс, тэгээд энэтхэг хүмүүс мөн бусад үндэстэн гэж явж байгаа. Little India дээр очиод тэнцээ энэтхэг хоол идэх болно. Яг Сингапурын энэтхэг хоол ямар хөө байхыг бүгдээрээ шалгая. Тэгээд та бүхэн энэ контентыг дэмжиж байгаа бол subscribe дараарай. Яа, Сингапурын Little India-д ирчлээ. Бүгдээрээ Little India-г хараа ямар хөө юм байна. За, ресторан нь засвартай юм байна. Тэгээд ресторан руугаа хүргэж өгдөг юм байна. All right. Okay, thank you very much. Миний орох гэж байгаа ресторан засвартай байгаа. Тэгээд ресторанаас нь үн төлбөргүй хоёр дахь салбар руугаа хүргэж өгдөг юм байна. Тэг хүргэж өгөхдөө вау, үнэхээр гоё бенз дүргэж өгч байна. Thank you very much. Hello. Just by myself. За хоолны газардаа ирчлээ. Тэгээд уг нь бол яг сая таксигаар буухтаа яг буусан газар намайг буцаага хүргэж өгсөн юм байна. Билдээ Google Map дээр нэг салбаруудын андуурсан юм шиг байна. Apollo's Food Village where dining is an art гэж байна. I have a question because I want to order the Apollo fish head curry, but I can't eat spicy. Oh, okay, normal. So let me have a small, and then I would have butter chicken masala. And what would you recommend? Because I want to try your specialty, fish head curry, butter chicken masala, and what else would you recommend? So like the rice or the naan? Rice. Then the sticky rice. Okay, Rice. okay, and then maybe chicken. I give no order butter chicken. Try the chicken masala. Okay? Chicken masala? I cancel the butter chicken. You try the chicken masala. Do you think it's better? Yeah. Okay. And maybe let me also have garlic naan. And to drink, let me have. Can I have mango lassi by glass? Yes. Fish head small, white rice, chicken masala, garlic naan, and mango. Yes. За хоолоо захиалчлаа. Тэгээд энэ газрын алдартай хоолны юу гэвэл юуны загсны толгоо карри. Тэгээд би butter chicken масала захиалах гэсэн чинь зөв чин butter chicken масалагийн орон зүгээр энгийн chicken масала захиалчих гэж хэлсэн. Тэгээд будаа захиалсан. Будаа захиалангуудаа бас garlic naan захиалсан. Garlic naan захиалсан нэрс мэдээж энтгэг хоолны газар юм чин mango lassi захиаллаа. Thank you very much. Монголд миний
Миний орох хамгийн дуртай энтэг хоолны газар бол Намастагийн Butter Chicken миний хувьд бол хамгийн амттай байдаг. Тэгээ энэ газрын thank you very much. Энэ газраас онцлог нэмээ гэвэл ингээ бананы навчин дээр хоолоо иддэг. Тэгээд үйлчлэг нь бол түргийн шуурхай байна. Ягаад гэвэл би манго ласыга захиалснаас бараг 1 минутын дотор шууд байдирж шээ. Манго лас нь бол яг л манго лас шиг амттай байна. Жимсний амт нь бол мэдрэгж байна. Гэхдээ яг нэг тийм өөр газар уусан манго ласынудаас бол нэг тийм амар ядарсан зүйл байхгүй байна. Орчин бол маш төвөрхөн байна. Тэгээд тансаг харагдаж байна. Яг энтхийн хоолны газар төрж байгаа мэдрэмж байна. Нүний энтхтэй холбоотой юуны зурагнууд болон чимэглүүд нь маш их таалагдж байна. За энэ ногоо нь. За энэ бол chicken curry. Garlic naan. Би хоёрхан хоол захиалсан тэгсэн чинь ийм том байж тээ. Тэгээ эн чинь юуны загсны толгой карыг би жижигээр авсан чинь жижигээр ийм том байна. Тэгээ chicken masala нь бас ийм том байна. Ногоонуудын порц нь ер нь порц ямар ихтэй юм бэ? Бананы навч дээр энтгэх хоол анхны удаа идэж үзэж байна. За тэгээд энэ chicken масалагаас эхлэе. Ода. Энгийн бодоо авсан гоё агшаасан байна. Гэхдээ chicken масалаа нь амтлагч бол нэлээд амт мэдрэгдэж байна. Надад бол ерөнхийдөө хэдийг халуун ногоотой байна. Амтлагч нь бүр амар мэдэрч байна. Гэхдээ дахин бол зөөлхөн байна. Үнэхээр зөөлхөн байна. Амар халуун ногоо тана. Би бүр ханиалгаж эхэлж байна. Damn. Шүүслэг халуун ногоотой. Үнэхээр spicy юм байна. Халуун ногоотой. Тэгтээ зүгээр энэ garlic naan-аас намтаад үзье. Ногоноос цаа тий. Тэгээ миний асуулт би одоо нэг яаж идэх юм бэ? За ямарчсан загсан толгоогоо тавган дээрээ тавьчлаа.
Энэ энтгэг хоолны газар энэ загсны толгойн карригаараа алдартай. Гэтэ энэ загсны толгой нь гоё амттай шүү дээ. Эмтэг хүмүүс нь гараараа хоол идэх зарчимтай. Garlic naan. Yes. Is it the right way how I eat the fish? Because I was wondering like how to eat the fish. You put the rice, mix the curry in there. So mix the sauce with the rice, with the fish, and then eat combine now. Oh, okay. You can eat the Muslim fish curry. Oh, the paste. So I put it also mixed it. Yeah. Okay. This tastes really good. It's a cabbage with. Cabbage. And what makes it like the special taste? You want the dal. Dal. Oh, the dal makes the special taste of. Тэгээ сая зөөгч нь хурж ирээд надаас асуулаа. Хоол ир таалагдж гин. Тэгээ би яг хэлсэнлээ. Би энэ хоолыг яаж идэх юм мэдэхгүй байгаа. Тэгсэн чи юу хэлнэ гэвэл загсаа ингэ тавиад будаатайгаа холиод тэгэнгүүт нь энэ байцаа нь бол даал гэдэг бас чинь батлаг шогч билүү юу хэлээ. Тэрнтэй холтон байгаа. Тийм болохоор энэ байцаа нь тийм тусгай амттай байгаад байгаа. Тэгээ би өөрийнхөө идэхээр шийдлээ. Вау, загсан ихтэй өндөр гоё амттай наа. Би үлдэх юм лээ. Энэ garlic naan дээр нь саримс бол нилээ хийсэн байна. Ямар загсан болоо би ядж байхад сая Сентоза арал дээр байгаа аквариум үзсэн. Тэгчээд аквариумаа үзчихэд загсны толгой идэж байна. За нэрээ юу? Зөөгч маань юугаа удагаан соустай хэлж идэрэй гэж хэлсэн. Тэгээд хэлснийхэн дагуу идэж үзье. Вау. Имтгэн амт бол мэдэж ирсэн. Надад бол too much spicy. Анхны удаа би карри загсны толгой идэж үзэж байна. Энтгэг хүмүүс хоньны толгой идэх байсан бол бас л адилхан тийм гайхгүйсэн баха. Энтгэгчүүд хиндүү шашинтай учраас бүхрийн мах иддэг үү? Дахиад гахаа. Тэгээд загсуул иддэг баха. Тэгээд Сингапурын Little India-д хоол юм байна. Та бүхэнд энэ контент таалагдсан бол subscribe-аар дэмжээрэй, comment бичээрэй. Сингапурд очсон бол Сингапурын өөрсдийнхөө туршлагаасаа хуваалцаарай. Тэгээд дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Идидэ контент та бүхэнд баримттай бодтой хараат бус хоолны шүүмж өргөж байгаа. Сингапурын дугаар байлаа. Яа, залруулга үнийг хэлэхээ мартчих. Саяны Apollo загсны толгойн карри бол 29 синга доллар болсон. Будаан бол ойролцоогоор 4 синга доллар. Тэгээд chicken masala нэг буюу саяны эзэн дахиад бол хэмжээ 8, garlic naan ойролцоогоор 5 синга доллар. Тэгээд mango lassi нь бол 6.60 юу болсон. Одоо харуул ээ. Тэгээ бас нэг зүйл нь гэвэл энэ ресторан бол Сингапуртаа бол нэлээд алдартай юм байна. Гэхдээ надад яг үндэ хэлэх юм бол би дахиж энэ хоол идэхгүй гэвэл дахиж энэ хоол идэхгүй. Ягаад гэвэл би бас удахгүй Сингапураас явна. Гэхдээ надад бол амар сүртэй санагдаагүй. Тэгэхээр нэг сайхан туршлага боллоо. За баяртай.